За Орос Украины дайн улам харгас болж байгаа өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр Оросын пуужин, Оросын дрон юу дэлбэлж авсан бэ гэх юм бол Украинд хүүхдийн цэцэрлэгийг дэлб авсан 15 хүн нас орсон байна. Дараагийн өдөр Киев хот дахиад бөмбөгдүүлээд 17 хүн нас орсон. Энэгээр дамжуулаад үйлдвэрлэл агуулах, тийм цахилгаан дамжуулах сүлжээ ерөөдөө бут авсан. Ерөөдөө илүү олон хүмүүс нас орж байгаа. За нэмээд украинчууд ерөөдөө бас хоосон суугаагүй юу ч хийгээгүй гэж юусоо хэлж болохгүй. Украинчууд бас юу хийсэн бэ гэх юм бол таникууд байшилтай нефтний үйлдвэрийг бөмбөгдсөн, таман нефт газын бомбыг бас бөмбөгдсөн. Энэгээр дамжуулаад дахиад Оросын дизель түлшний экспорт үйлдвэрлэл ерөөдөө буурсан байгаа. Тэгээ энийг хэдүүлээ яаж мэдэрч байгаа юм бэ гэх юм бол тэгээ колонк дээр хэдүүлээ одоо очрлж байгаа Улаанбаатар хотын замын төгжрөл ерөөдөө эрс буурсан байна. Тэгээ эцсийн монголчууд барыг бид нар яаж ийнэ гэх юм бол Солонгос Хятадаас ерөөдөө бас дизель бензинийг гуйж явж байгаа. Харамсалтай. За та хэдийн дунд бас миний зөвлөгөөг сонсоод тэ нефт буюу бензин нөөцлсөн байх магадaltaй. Тэгээд нөөцсөн хүмүүс ерөөдөө одоо даам сууж байгаа гэсэн үг. За эдгээр хотын бичлэгийг үзээд та хөрөнгө оруулалтын зөвлөгөө шийдвэр гаргахыг хүсэж байгаа бол за санхүүгийн тайлан болон хувийн улстай цаг гарлаа. За ажлын өдөр өглөө 9-өөс 18 цагийн хооронд та дуртай цагаа сонгон Google Meet-ээр уулзалт хийх боломжтой. Эсвэл манай офс дээр хүчрээ санхүүгийн зөвлөгөө авах бүрэн боломжийг нэгээд байна. За энэхүү зөвлөгөө буюу уулзалтан дээр яг юу тусгагдж байгаа вэ гэхээр та ямар мэргэжлийн багц сонгох ёстой. За хөрөнгө оруулалт хийхдээ эрсдэл нь хаана байдгийг, зорилгоо яаж тодорхойлох уу, зардлаа яаж бууруулах уу гэсэн одоо хувийн санхүүтэй холбоотой зөвлөгөө үйлчилгээг үзүүлэх юм. Та хэдүүлээ үргэлжлүүлээд хийж байгаа үзцгээе. За энэ зураг юу юм бэ гэх юм бол Зеленскигийн хар дарсан зүүдийн зураг. За энэ хизээний зураг юм бэ гэх юм бол 2023 оны зураг. Хаанхын зураг юм бэ гэх юм бол Орос, Татарстан мужид байгаа. За тэгээ энэ томоохон агуулга дотор юу үйлдвэрлэгдэж баригддаг юм бэ гэх юм бол Геран дрон. За тэгээ энэ хизээ баригдсан бэ гэх юм бол 2022-23 онд баригдсан. Хэний тусламжтай баригдсан бэ гэх юм бол Ираны тусламжтай баригдсан. Тэгээ Геран дроны жориг хэн өгсөн бэ гэх юм бол Иранчууд өгсөн. За тэгээ Орцын хийг нийлүүлж байгаа юм бэ гэх юм бол Хятадууд нийлүүлж байгаа. За тэгээ хэн өгсөж байгаа юм бэ гэх юм бол маш сонирхолтой. Хойд Солонгос ажилтан бас энэ дотор ажиллаж байгаа гинэ. За иймэрхүү төрлийн мэдээлэл янз бүрийн контент хийдэг хэвлэл мэдээллийн вебсайтн дээр пэйж дээр ерөөс олдохгүй байна. Би нэг дөнгөж сайхан олоод авсан. За тэгээ энэ юу юм бэ гэх юм бол Алабуга онцгой эдийн засгийн муж хэсэг. Окей. Тэгээ Оросууд ерөнхийдөө дрон үйлдвэрлэхийн тулд, пуужин үйлдвэрлэхийн тулд тусдаа хот барьсан. За энэ зураг авагдсанаас хойш ерөнхийдөө энэ тусдаа нэг хотын гадуур агаарын хамгаалалт, тормор гих мэд шин дроны хамгаалалт ерөнхийдөө дараагийн шатанд хүрсэн. За тэгээ ямар хүчин чадалтай байсан юм бэ гэх юм бол ойролцоо өдөрт нэг 50-аас 60 дрон үйлдвэрлэдэг байсан. За Иран жорын нийлүүлдэг. Хятадууд ерөөдөө дотор мотор материалыг нийлүүлдэг. Тэгээд 14 орноос ер нь бол хүний нөөц ажиллах хүчээ ингээ авж байгаа. Энэ дотор бас 12 мянган хойд солонгос хүмүүс дотор ажиллаж байгаа. Тэгээ Орос Украины хилээс ойролцоо 1200 км хол. За тэгээд би өмнөх контент дээр энэ үйлдвэрийн дотоод видеонууд таад үзүүлсэн. За тэгээ энэ үйлдвэр маань одоо дараагийн шатанд хүрж байгаа. Яг гэх юм бол Геран 2 дрон, Геран 3 дрон ерөөдөө хуучрсан загвар дэндүү удаан ерөөдөө тийм нисдэг мотлоод илүү тиймэрхүү мотортой одоо Геран 4-5 дрон юутай юм бэ гэх юм бол jet engineтэй ерөөдөө пуужинтай улам төстэй болж байгаа. Өмнө Геран 3-2 загвар ер нь бол нэг цагийн 300 км-ийн хурдтай нисдэг байсан бол шин загварууд нь 500 600 тэгээд украинчуудын хөгжүүлсэн дрон руу дайрдаг дрон одоо өөрөө jet engineтэй байхгүй юм бол энэ шинэ Геран дроныг ерөөдөө зогсоож чадахгүй. Тэгээ ер нь бол энэ дронуудыг хараад үзэх юм бол баг дрон байхаа болоод улам ухаантай ухаалаг пуужин болж эхэлж байгаа гэсэн үг. За тэгээ энэ шинэ мотортой болсон учраас илүү хурдтай нисэж байгаа. За тэгээд нэмээд 100 кг илүү их жин тээвэрлэх боломжтой. Энэгээр дамжуулаад илүү их түлштэй болж байгаа. Илүү их тесрэх бодистой болж байгаа. За энэгээр дамжуулаад ер нь бол түрүү хэлжсэн Зеленскигийн хар дарсан зүүд шүү. За өмнө бол сард 2800 үйлдвэрлэж чаддаг байсан бол одоо 3000 хүрсэн байгаа. Илүү хол нисдэг, илүү хүчтэй дэлбэрдэг.
Тэгээд Оросууд дөнгөж сая бас юу эхлүүлсэн бэ гэх юм бол энэ үйлдвэр дахиад газар олгосон. Хэрэг газар юм бэ гэх юм бол 340 га газар шинээр олгосон. 340 га хэр том юм бэ гэх юм бол Нью-Йорк хотын Central Park тэнцүү гэсэн. За энэ дотор дахиад томоохон үйлдвэрүүд барьж байгаа. Эдгээр яах гэж байгаа юм бэ гэх юм бол үйлдвэрийн хүчин чадлаа ер нь бол 3000, 4000 тэгээ удахгүй 5000 руу хүргэх хүсэлтэй байгаа. Тэгээд Америкийн тагнуулын алб гих мэд шин ерөөхдөө сансрын зургийг аль хэдийн авцсан байгаа. Тулд нь энэ дотор нүх ухж байгаа. Хөний нөөц Солонгост ерөөхдөө бэлтэж байгаа. Иран технологиас ерөөхдөө тасраа явцсан. Тэгээ хэдтууд тэр мотор зотоор гих мэдшин тултал нь ерөнхийдөө нийлүүлж байгаа. За тэгээ Зеленский хувьд бол муу мэдээ ерөөсө дуусах шүү вэ? Яагаад гэх юм бол өчигдөр X Twitter дээрээ Зеленский юу мэдээлсэн бэ гэх юм бол Европчуудаа та нар амлсан 30 тэрбум еврогоо шилжүүлээч яагаад вэ гэх юм бол төсвийн алдагл ерөөдөө тэнгэр рүү пуужинсан. Яагаад тэнгэр рүү пуужинж байгаа юм бэ гэх юм бол Одесса бомбд ерөөдөө одоо хаалттай буудааны экспорт нь ерөөдөө гацсан буудааны ерөөдөө ялцраад муутаж байгаа. Төмрийн хөдөр гангийн үйлдвэрлэл бас зогссон байгаа. Яагаад гэх юм бол тийм далайн бомбтой нэг тээвэрлж чадахгүй нэмээд Украины эрчим хүчний үйлдвэрлэл ойролцоон 80% нь байхгүй болсон байгаа. За тэгээ төсвийн алдагл Батлан-Хамаалтын яам дотор 27 тэрбум доллар хүрсэн байгаа гэсэн үг. Тэгээ биднэрт юу ихтэй юм бэ гэх юм бол ойролцоо 30 тэрбум евро урьдчилаад олгооч 20 тэрбум евро хаашаа явах юм бэ гэх юм бол цалин гих мэдчлэн тэгээ нас барсан хүмүүсийн тийм даатгал маатгал гих мэд тэгээд 10 тэрбум 10-аас 8 тэрбумд юу ашиглаж байгаа юм бэ гэх юм бол шин дроны татаа авалт. За тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол дөнгөж сайхан европчууд 90 тэрбум евро баталсан Зеленскийд амласан. Энэ 90 тэрбум еврогоор Зеленский хэдэн жил тэсэх ёстой байсан бэ гэх юм бол 2 жил. Окей 2 жилийн хугацаа. За Зеленский одоо хангалттай мөнгө бичсэн гэсэн Зеленский тийм ээ хангалттай мөнгөө гэсэн. Энэ мөнгийг Зеленский яаж ийна гэх юм бол жил хагасын дотор ер нь дуусгацсан байна гэсэн үг. Тэгээд юу болж ийна гэх юм бол Зеленскийгийн мөнгө эх жилийн 1-2 сарын үеэр дуусах юм байна. Төсвийн алдагл дахиад нэмэгдэхгүй юм бол. За тэгээд юу болсон байгаа юм бэ гэх юм бол хэдүүлээ харцгаая. Ер нь бол сар болгон 3.2 тэрбум евро европчууд олгож байгаа. Энэ хангалтгүй гэж байна. Энэ Батлан-Хамаалтын яамны төсвийн алдагл 27 тэрбум. Тэгээ хурдхан шиг 30 тэрбумыг явуулчаач гэж байгаа. Нэмээд одоо бас юу хэрэгтэй юм бэ гэх юм бол Украинд өвлийн газ хэрэгтэй, өвлийн цахилгаан хэрэгтэй, засвар ажлын үйлчилгээний хөлс тоног төхөөрөмж гих мэт чинь бас хэрэгтэй. Тэгээ энэ төсвийн алдагл ер нь бол дээд зэгтээ хүрсэн. Тэгээд дахиж нэмэгдэн гэж байна. Тэгээ одоо Европ дотор юу болж байна гэх юм бол Европын холбоо Ursula von der Leyen, Friedrich Merz, Andy Burnham дахин уулзж байгаа, хуралдаж байгаа. Яагаад вэ гэх юм бол буу юм болж 90 тэрбум еврогийн төсвийг баталсан. Тэр маань одоо ойролцоо 4-5 сарын дараа дуусах юм байна. Тэгээд дараагийн төлбөр тооцоо хэн төлөх юм бэ гэх юм бол одоо хүртэл тодорхой бус. Тэгээд европчуудын 90 тэрбум еврогийг ярина хэн даах юм бэ? Хэн төлөх юм бэ? Бас өнөөдөр хүртэл тодорхой бус байгаа. Яагаад гэх юм бол янз бүрийн улсууд бид нар чадахгүй гэж хэлж байгаа учраас тэгээд дийлэх мөнгөний одоо хэн төлөх гээд байгаа юм бэ гэх юм бол Европын холбоо, Герман, Польш, Англичууд төлөх юм байна. Тэгээ энэ 90 тэрбумын дараа дахиад нэг 90 тэрбум хэрэгтэй болно. Тэгэл энүүгээрээ дамжуулаад юу хэлэх гээд байна гэх юм бол Европын холбоо уламж ирэмсэн болж явах шиг байна. Тэгээ энэ ирээдүй хаашаа явах юм бэ гэх юм бол маш тодорхой байгаа. За. Хөөрхий дөө Зеленский. Слава Украина. Дараагийн контентээр эргээ уулзъя.